Алтан түншлэл 2010 үзэсгэлэн худалдаа улсын хурлын гишүүн инх баярыг орон нутагт ажиллах хугацаанд болж байна. Энэ нь үйлдвэрлэгч иргэд аж ахуйн нэгжид нэлээдгүй завшаантай зүйлийн нэг болсон юм. Улсын хурлын гишүүн инх баяр жижиг дунд үйлдвэрлэгч нарт тулгамдаад байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж явснаас гадна шилмэл малын үзэсгэлэнд амжилттай оролцсон 2 иргэнийг мотоциклаар урамшуулсан юм а. Өнгөрсөн жилийн өвлийн хүндрэлтэй одоо цаг манай төслөөс бидний 500 эцэг мал увсаас авсан байгаа. Тэрийг одоо энэ сумдаас ирсэн одоо сумын мал өршлийн байцаагч нар сум болгонд одоо хүлээлгэж өгөхөөр бэлдсэн байна. Тэрийг бас өгөх ёстой. 13. Тэр хэзээ бид 13-ны за 13-ны өглөө өгөх юм байна. Энэ хашаанаас өгөх. Тэр ажлаа бас үл шалгаж явна. Тэр нарах хэмжээнд оролцож явна. Манай хойд үнэхээр бодгорн маань сайхан тонлочлог боллоо. Сайхан дэлгэр сайхан намар болж байна. Тэгэхээр баян алтайгаас одоо цагаан нэргээд сайхан ивэж юм байна. Одоо хүмүүн бидрээс шалтгаалсан хийх ажил олон үлдэж байна да. Тэгээ бид одоо төр төлөөлж байгаа бид орон нутг өдөрж байгаа өдрөлгөө олон ард түмэн бүгдээрээ нийлээд өдгөрнөө хөгжүүлэх чиглэлээр одоо хамтран сайхан төлөвлөхийг одоо босч байна. Тэгээд манайхаа итгэлийг алдахгүй чадхад гараад одоо бие дэш зүтгэж байна. Төрөө чи ажиллаж төрж бүрдэнтэй болоод хөрөнгө мөнгө шилжүүлээд олон төслүүд нь цаг хэрэгж байгаа бай түншлэгээ тэр өсөлтөнд худалдаанд оролцоод ирлээ. Тэгээ бас энд та бүхэнтэйгээ уулзъя. Хамаалаа сонсё. Ингээд ирсэн юм аа. За ингээд нэмхүүгээ дандаа алтан медаль авсан даа. Баяр хүргье. Амжилт хүсье. Одоо автортай болж байгаа үгэндээ байна. Энэ бол бүх медаль ганцаар авсан. Юугаар авч байгаа? Энэ мандаар авч байгаа. Ийм ямааны төрлөөрөө. Ийм ямааны нэгдүгээр богоосаа. Ямаа. За ингээд нэмхүүгээ медаль нэг. Чим оцэг гэдэг. За. Би төгрөглөө хордор оч. Энэ дэндаа хоо. За, нэмхүүгээр бүгдэнд баярлалаа. Моцоглоо. Ингэж одоо би Сайн байна уу та танд баяр хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас шилмэл малын уралдаанд алтан түншлэл 2010-д оролцоод бас нэлээдгүй бол алтан медаль авлаа. Үүний хажуугараас завшаантай хэрэг болж улсын хурлын эрхэм гишүүн инх баяргаас мотоцикл одоо бэлгэнд авлаа. Сэтгэлдээс овалцахгүй юу? Хэдэн жил малж байна. Энэ чиглэлээр одоо хэдэн жил ирж тэмцээнд оролцож ямар амжилтуудыг үзүүлж байна. За энэ нэрийг нэмхүүгдэг би дад хөрсөн үгэн байна. Одоо насаараа төгөрг нутагта тэгээд сая би одоо энэ алтан түншил 7-д нэг ирж 4 медаль олсон 4 алтан медаль аваад явсан. Тэгээ хоёр дахь энэ 2010 онд ирж оролцоод ирнэ. Одоо сайхан алтан медаль авлаа. Энд баярлж байна. Бүр их хурлын гишүүн надад мотоцикл өгнө өгч одоо ингэж их сайхан баярлуулж энэнд би өөр баярлахтаа уудаад маш их баярлж түмэн олондоо хүртэл баярлж байна. Тэр ер нь ямар чиглэлээр медаль аваа одоо бог малаар би бог мал яасан хонима авчихсан. Тэгээд 7 мал оролцууллаа. Тэгээд тэднээс бүгд медаль бүртэж байна. Бус оролцсон малаас юугаараа яг шилмэл байж чадав? Юугаар нь тоос өвчлээ цааш нь? Миний мал биеийн гинжи амьтын амьдрах чадвар ноолоор ноосна гарцсан. Ер нь махан шигшин бүх талаараа их тав мал. Эцэг өгдөөс яасан тийм онцгой самал байсан. Тэгээд сараандгүй хурцээд хитгэх мат яхад ер нь бүгд л тэр гүнзэгийн шагналуудын авсандаа их баяртай байна. Тэгэхээр энэ угшил удмыг таслахгүйгээр бас малаа мална гэдэг маань бас алчин хүний ур ухаан байдаг баг. Энийг цааш нь яаж ингэж үржүүлж бас энэ чанарыг хатгалгүй явж чадж байна. За
энэ малаа эцэг өвгдөө заяасан энэ сайхан малаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд хэдэн хүүхдүүдтэйгээ нийлээд малчтын бүлгийн систем байгуулад одоо эхнийхээ шатанда явж байна. Энийг улам цааш нь сайжруулад бүс нутгийнхаа хэмжээний өсвөр хэлтгэлч одоо бэлтгэхээр зориод одоо энэ төр нийгмээсээ хүртэл тэр жившээрлийн чанартай мал үржүүлэх их хүртэл аваад одоо эхнийхээ ажилд ороод явж байгаа. За танай төсөл амжилт хүсье. За баярлалаа. За 2 дугаарт нь юусан бодсон бэ? Сагдтар тийм хүрээ халдсангүй. Мөнгө мэдээд хүрч байгаа юм байна. Хөө нэрэж өгч байна уу? За. Бохор гисгээ аваа. За иртний. Ангийн утас хийсэн бохор. За. Айн часаг ичээ утганы гадаа мэдээд хүрч байгаа. За. Ордод ордод.